Бид хэн самтай ярих вэ? Хэний тухай ярих вэ? Үр дүн нэнд авах вэ? Амен. Campus Crusade for Christ байгууллагын сүүлчийн нүдэлчдийг хүртэл төслөн Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй малчдад сайн мэдээг хүргэн Библи судлалын групп эхлүүлэх, сүм цуглаан тайрах, орон нутгийн цуглаантай холбогдсон тэдэнд туслах зорилго. Манай мэг одоо намайг явахгүй бэлэн болчиход ээж. Юм ачаад гарлаа. Үнэхээр сайхан байна даа. Яа, ээж аав нь өдөртөө сум орчт юм өнөөдөр л орсон байна. Унаатай яа. Мотоцикл машин. Жил бүрийн 100 илгээлтийн багууд 14 хоногийн хугацаатай хөдөө орон нутагт ажилладаг. Энэ 100 нийт 10 багийг илгээснээс сайн бэлэг ахлагчтай 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Хинти аймгийг зориулсан. Юу вэ нөхөн? Ээж аав нь байхгүй. Энэ сумынт гарцсан тийм хүүхдүүд. Тэрс нөгөө толгой шийдвэр гаргаж чаддаг байхгүй. Хонуулахгүй гэд. Тэгээд ямарсан энд байгаа тэр харагдж байгаа айлууд руу очиод тэгээ уулцсан дээр болж таарч. Тэр дөрөв айл нэгэнд нь очиод хунахаар болох юм бол энэ айлын хүмүүс аав ээж нь ирээд ихс очиход гэдэг тий. Монгол улсын хүн амын 30 гаруй хувийг аймаг сум багаас аслагдан амьдарч буй малчид эзэлж байна. Сүүлийн жилүүдэд малчдын ихэнх хувийг залуу гэр бүлүүд эзлэх болжээ. Тэд бэлчээр сайтай газрыг сонгон оторлож, улирал бүр малаа даган, саахал дайлаараа нүүдлэн амьдардаг бөгөөд малынхаа ашиг шимээр амьдарсаар байна. Ийхүү илгээлтийн баг Хинти аймгийн Жаргаланд сумын Чулууд багийн нутагт амьдардаг ган толгын дэрлээ. Ажид майхан бариад ороод бас нойр авийн айлуудыг цуглуулаас кино гаргаад уулзаад хүмүүстэй сайн уулзаж ярээ өрнөөд тэгж явах тийм зоригтой явж байгаа улсууд юм байна. Маагаа ороод ир. Араа сайхан танилцчээ тэгж яагаад. Хотоос илгээгдэж байгаа багууд ихэвчлэн 6-аас 7 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Илгээлтэнд багийн гишүүн нэг бүрийн үүрэг хариуцлага чухал бөгөөд тэд гэрийн эздэд туслах, хүүхдүүдэд сайн мэдээ ярих, тэдэнд зориулан бүжиг драм үзүүлэх, тоглох гээд бүхий л талбар дээр бэлтгэгдсэн байдаг. За, манай хоёр дахь айл хонолгоо хүлэн зөвшөөрлөө. Эзэнд хэрэг талархаж байна. Тулгаа гэдэг ахын дэрчээд ээж байна. Тэгэд хоёр гэр байна. Энэлгийн жахаа юу ганцаараа байдаг ах байна. Манайхан майхангаа орой одоо хоол хийхэд бэлэн болчоод маш их баяртай байж байна. Тэгээ орой кино гаргахаар болсон. Тэгээ нойр хавь айлууд одоо манай оюутнууд явж хийлнэ. Иш кино үзээч гэж. Илгээлтийн туршид оюутнууд маань бүх зүйлээ зориулан үйлчлэхийн хажуугаар өөрсдөө ч сүнсээр өсч малчдын төлөө гэсэн зүрх сэтгэл нь улам ихээр нэмэгддэг. Сайн байна уу? Тэгээд анхныхаа айл дээр ирчээд үнээс авах гад явж ийн тэгээд чадах ч нэгэрээ чадахгүй зүйл байсан ч гэсэн үйлчлэхийг хичээж ийн. Одоо үнээс санаа. Багаараа амарчаад өглөө босч ирчээд байж байна. Өчтөр тулгаа ганцлагахында диск киногаа гаргасан. Эд 10 хүүхдтэйгээ нэл 12 өдөр үзэж ах шигсэн. Тэгээд үнэхээр сайн хүлээж авч үзсэн. Тэгээд цаг ороолсон учраас
тэр хараахан сайн мэдээ хуваалцаж амжаагүй байгаа. Өнөөдөр хуваалцсан. Оюутнууд илгээгдсэн газар бүртээ сайн мэдээ яриа зогсохгүй. ертөнцийн эзний хайраар малчтад үйлчилдэг. Охтууд үнээс ах, хоол хийхтэн туслан хүүхдүүдтэй тоглож цагийг зугаатай өнгөрөөдөг. Харин хөвгүүд адуу хураах, бүх барилдах, хөл бөмбөг тоглохын зэрэгцээ гэрийн эзэнтэй дотн яриа өрнүүлнэ. Тэд 2-7 хоногийн турш хамтдаа үйлчилж, сайн ахан дүүс дотн найзууд болдог. Орчин ерөнхийд бараа орж эхэлсэн. Тэгээ гаг байх гэж бодоод махан дунтыг гэж атсан ч гэсэн бараа үргэлжлүүлээ зүгээр шиврээл ороодсон. Гэтэ эхэндээ шиврээ ороо гэж атсан чинь сүлдээ аадартай аянга цахилгаантай бараа олж хөрсөн. Тэгээд гадаа айгүй ширүүн хүтэн бараа орж байна. Айгүй даарч чинь хүтэн байна. Цаг гарч байгаа юм байна. Орчин жоохон салхитай хонлоо. Жоохон наан дотор зарим нэг жоохон тавгүй байсан. Гэтэ энэ үл сайхан намаад. Махна орохгүйд махна хийсгэнэ. Бороо ер нь гайг болчихлоо. Одоо энэ аимшигтай салхийг намжаач. Гэрлөө орж биднээс өмчлөлтөн кино үзсэн. Өнөөдөр манай багийнхан сайн хуваалцснаа гэж бас итгэж байгаа. Одоо сая дулгаах маань бидэрт хань гаргаж өгдөө. Дотор гизийн чанж байна. Одоо сайхан халуун гиз идэх байх. Биднээс ирсэн зорилго бол угаасаа яг та нарт яг үзүүлсэн харуулсан тэр зүйл байна шүү дээ. ертөнцийн эзний талаар харуулж мэдүүлэх гэсэн яг энэ маань зорилго байсан. Тэгээ энийг маш сайн гоё хүлээж аваад бас үзтгсэн нь үнэхээр баяртай байна. За тэгээ манай багийнхан яг хамтдаа бас таны гэр бүлийн төлөө бас залбирч ихийг хүсэж байна. Ах дүүс юм дээр та хамт байгаарай гэж бүх зүйлээ танд өргөөд, таны хайртай хүүхдүүдийг өргөөд Есүсийн нэрээр гуйж байна. Амен. Ийхүү нэг айлд 1-3 хоноод буцдаг. Дараагийн илгээлтийн баг тухайн айлд ирж Библи судлал хийж итгэлийг нь баталгаажуулдаг. Энэ айлд бид 2 хоногийг өнгөрөөгөөд дараачийн айл руу очив юм. За тэгээ манай багийнхаа одоо нөгөө зорж очих гэж байгаа. Намуунаа гिचэнд очих гэж гэсэн чинь 6 сарын сүүлээр шахуу их цас орсон байгаа та таарж байна. Хэдий гадаа хүүтэн байгаа ч гэсэн намуунаа гिच юм сэтгэл үнээр дулаахан. Бид бүхнийг баяр хөөртэйгээр угтаж яваасаа гэж үнээр хүсэж байна. За намуунаа гिच байгаа хайсараа. Илгээлтийн баг маань галаагийн гэр бүлийн дэрлээ. 2 жилийн өмнө ирсэн багаар дамжуулан эхнэр намуунаа нь Христэд итгэсэн бөгөөд одоо тэрээр эзэн бол миний амьдралын утга учир. Тиймээс би энэ газар цуглаан байгуулна гэсэн хүсэл мөрөөдөлтэй амьдарч байна. Намуунаа гिच байгаа гэрийг дадлын төв дээрээс сумын төв дээрээс авчираад одоо барьж гин. Инхгүй л цасмаас ороод манай ээж жоохон зутраад байна. Гэрийн барихгүй одоо цаг нэлээд ороо болсон учраас газ гэрийн барихгүй бол болохгүй болсон байна. Шуба. Нилээн бүр сонио. Өчтөр биднээсээ ирэхэд цас нилээн орцсон. Одоо бүр сайн харах юм бол энэ ойр хавийн тэр алсын уулнууд бол цастай байгаа. Тэгээд 7 сар 6 сар гарчаад ах чинь цас орж ийна гэдэг нь малчтай байдаг маш их аюултай. Гэтэ одоо сайхан тэнгэр хаяараа дэж өнөөрөө их сайхан амгалан болох гэж найдаж байна. Энэ хамгийн гоё онцлог нь юу вэ гэхээр ертөнцийн эзний нэг гол шин чанар гэдэг. Энэ нь бол хайр. Хайр гэж хэлдэг. Энэгээр хайраар л эхэлдэг. Хайр,
хоёр өсөл. Жил бүр оюутнууд илгээгдэхдээ галаагийн гэр бүлийн дээрж эзэн дотор сурсан зүйлүүдээсээ хуваалцсан намуунаг урамшуулдаг. Хэдийгээр галаа эзнийг зүрхсэтгэлдээ хүлээж аваагүй ч өдрөөс өдөрт өөрчлөгдөх их нарийгээ харж л байгаа. Эзэн түүний зүрхсэтгэлдээ ажиллана гэдэгт итгэж намуунаа байнга түүний төлөө залбирдаг. Намуунаа нутгийн хүмүүст эзний тухай ярин, зав гарвал гитараа барьж ертөнцийн эзнийг магтан дуулах дуртай. Ийхүү галаа намуунаа хоёрын бид 4 хоноод Сүхбаатар аймаг руу замд гарлаа. Илгээлтийн баг Хинтээ аймгаас 227 км яваад Сүхбаатар аймгийн баруун урт хотод байдаг Мөнхийн гэгээ цуглаанд ирлээ. Тэд сүмийн итгэгчидтэй танилцаж, эзнийг хамтдаа магтан хүндэтгэж, эзэн далдрыг өргөөд бутсан юм. Энэ аймагт Есүс Христийн цуглаан 2 байдаг бөгөөд түүний нэг нь өөрчлөлт Сүхбаатар цуглаан юм. Энэ цуглаан дээр уугнаа ахлагчтай багийнхан үйлчилж байх үеэр бид очив. Өөрчлөлт Сүхбаатар цуглаан нь 2004 оны 4 сард нөхөрлөл нэртэйгээр 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй анхныхаа цуглааныг эхлүүлж байсан бол одоо 50 гаруй итгэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутнууд сурсан зүйлээ сүмийн итгэгч нартай хуваалцаж, тэднийг урамшуулан зоригжуулж, эзэн дотор нөхөрлөхийн хажуугаар сайн мэдээг хэрхэн үр дүнтэй бусдад хуваалцах талаар сургалт зохион байгууллаа. Канцлерийн оюутнуудаа талархаж байна. Тэгээд үнэхээр бидэнд ивэл болж олон сайхан зүйлийг зааж өгсөн. Тэгээд хамгийн чухал ивэл маань бол энэ оюун санааны 4 зарчим гэсэн ногоо номын тухай за сургасан байна. Тэгээд би итгэгч болоод өөрийнхөө итгэлийн тухай бусдтай хуваалцах тухай нэлээд сайн тийм юу байхгүй, ойлголт байхгүй. Энэ ном бол аяга авралын зар тариахад маш үр дүнтэй. Ярианы сэдв хазаахгүй, маш богинохон хугацаанд маш гол чухал зүйлүүдийг Христ итгэлийн тухай ямар зүйлүүдийг орхигдуулахгүйгээр маш гол санаануудыг тодорхойгоор ярих. Тэгээд ерөнхий ном маань өөрөө хөтч маань болж өгдөг учраас миний зүгээс ямар нэгэн айц санаа зовнод байдаггүй. Ерөөсөө номоо танилцуулаад өгчөхөд маш хэлбархан, маш төхөм сайн мэдээ ярихад маш үр дүнтэй. Тэгээд бас ер нь ногоо номыг одоо ярих гэсэн гэж маш их боддог болсон. Сургалтанд нэг чухал зүйл надад урам өгсөн зүйл бол өөрийнхөө итгэлийг ариун сүнсний хүч чадлаар маш энгийнээр Есүсийн тухай бусдад яриад тэгээд үр дүнгийг бурхан даатгах. Энэ үг надад маш их урам хайрлсан. Мөн оргил ууд авралын зарын хөтөлбөрөөр дамжуулан кино, бүжиг, тоглоом тоглуулахын зэрэгцээ цуглааны итгэгчидтэй хамт сайн мэдээ тараасан юм. Кино маань үнэхээр гоё болж байна. Тэгээд бас хүмүүсийн сэтгэл үнэхээр хөөрсөн байна. Тэгээд бид нар бас ногоо ном ярихад одоо бэлэн болсон байна. Уг хөтөлбөрт нийт 50 гаруй хүн ирсэн бөгөөд 42 хүн Есүс Христийг зүрхсэтгэлдээ урьж хүлээн авсан байна. За тэгээд одоо ойцтой хамт хөдөө сайн мэдээ тараахаар явчих. Тэгээд одоо 80 км юм шиг байна тэндээс. Ямар ч байсан одоо замдаа гараад явчихнаа. Илгээлтийн баг нь сүм цуглаантай холбогдож
авралын зар тараан хөтөлбөр хийхээс гадна цуглааны итгэгчдэд малчтын төлөө гэсэн зүрх сэтгэлийг өвлүүлж аймагтайгаа ойрхон байрлах сум баг руу илгээдэг. Хүмүүс маань хийх нь Иесийг хүлээж авсан. Тэгээд бид нэр маш их баяр хөөртэй байна. Тэгээд үнэхээр малчин айлуудаар бас сайн мэдээ тараах нь үнэхээр бас үнэхээр надад гоё санагцсан. Одоо тэгээд бид нар хамтдаа буцаж явнаа. Монгол улсад 1 сая шахам хүн нүүдэлэн амьдарч байна. Хүн амын 30%-ийг эзэлдэг. Эдгээр нүүдэлчин малчтын нийгмийн аж байдал, соёл ахуй, ёс заншил өөр бөгөөд итгэл үнэмшлийн хувьд буддын болон бөөгийн шашинтай. Эдгээр хүмүүсийг хайж тэдэн дээр хурч очин сайн мэдээг тунхаглана гэдэг бол хизээч хэлбэр ажил байдаггүй. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд оюутны хөдөлгөөн, өвөл, хавар, зун намрын илгээлтээр малчтад сайн мэдээг хүргэн тэднийг итгэл дотор халамжлан дагалдуулж байна. Бид 39 цуглаантай хамтран ажилладаг. 203 итгэгчдэд авралын зар тараах, дагалдагч бэлтгэх зэрэг сургалтыг явуулсан. Сүүлчийн нүүдэлчдийг хүртэл төсөл нь ердийн төсөл биш, харин малчтад хүрэх хөдөлгөөн юм. Бид ялж, өсгөж, илгээж байна. Илгээлтэнд оролцсон оюутан залуу сэтгэлээрээ өсч, илгээлтийн зүрх сэтгэлийг олж авдаг нь энэхүү үйлчлэлийн ач тус юм. ертөнцийн эзэн Монголын нүүдэлчин малчтыг аврах ажлаа гайхалтайгаар хийж байна. Энэхүү хөдөлгөөн Монгол орон даяар тархан олон итгэгчийг нэгтгэж, агуу үр жимсийг гаргана гэдэгт бид итгэж байна. Энэхүү илгээлтийн төсөлд гар бие зүрх сэтгэлээрээ оролцож буй бүх хүмүүст болон биднийг дэмжигч Есүс кино төслийн хамт олон гүнээ талархаж байна. Монголын нүүдэлчин малчин бүр ертөнцийн эзний хаанчлалд орох болтугай.